Сайн байцгаана уу? Өнөөдөр бид хайр дурлал, нууцлах хуйлдаан бас баггүй хөгжилтэй явдлаар дүүрэн Our Sticky Love цувралын эхний хэсгийг хүргэх болно. Кино маань үзэсгэлэнтэй залуу прокурор бүсгүй Живани амьдралаар эхэлдэг. Харамсалтай нь тэрээр хүчирхэг гэмт бүлэглэлийг устгах нууц ажиллагаанд оролцож байх үедээ ноцтой осолд орж ой санамжаа бүрмсэн алддаг. Живани эмзэгт ухаан орох үедээ өөрийнхөө тухай юу ч санахгүй байгааг эмч тайлбарлана. Уг нь цагдаа нар хурууны хийгээр нь хэн болохыг нь тогтоогоод гэр бүлд нь хүлээлгэж өгөх боломжтой бөгөөд энэ нь түүнд багч болов найдвар төрүүлдэг. Гэвч хурууны хийн маш ноцтой гинцэн тул одоогоор хэн болохыг нь тогтоох ямар ч боломжгүй гэдгийг эмч хэлснээр түүний найдвар талаар болдог. Цагдаа нар ослын газрыг хэдийнэ шалгасан хэдий ч Живан хүн амьтангүй эзгүй газраас олдсон бөгөөд хогцснаас нь ямар ч хэрэгтэй уул мөр нотлох баримт олддоггүй. Хэрэв ой санамж нь эргэж сэрэхгүй бол түүнийг улсын асрамжийн газарт шилжүүлж цоо шин амьдрал эхлүүлээс өөр аргагүйд хүрэх магадлалтай болсонд бүсгүй маш ихээр айж цочирддог. Тэрээр толны өмнө зогсохдоо ядаж л залуухан, дур булаам бас цоо эрүүл байгаагаа хараад баг зэрэг тайвширна. Өөрийнх нь царай болон хоолой мартагдсан дурсамжийг нь сэргээж магадгүй хэмээн найдаж өөртөөгөө ярьж эхэлдэг боловч толгойд нь ямар ч дүр зураг орж ирдэггүй. Эмнэлгийн бусад өвчтнүүд эхлээд түүнийг галзуу хүн шиг л хардаг. Харин 7 хоногийн дараагаас бүгд нөхцөл байдлыг нь ойлгож, энгийнээр харьцаж эхэлнэ. Гэсэн ч ой санамжаа сэргээхтэж улайрсан Живанд нэгэн инээдтэй санаа орж ирдэг. Тэрээр толгойдоо хүчтэй цохилт авснаас болж ой санамжаа алдсан юм чинь дахиад нэг сайн цохилчвол буцаад сэргэж магадгүй гэж боддог. Ингээд өөрийгөө шууд хан руу савж ухаан алдаж унатлаа толгоогоо хүчтэй мөргөнө. Ашгүй нэг ухаан орохт нь хажуугийн орны эмэгтэй түүнийг ухаангүй байх хойгуур нэгэн залуухан ир хайж ирсэн тухай хэлдэг. Тэрч байтгай тэрээр өөрийгөө найз залуу нь биш танилцуулсан бөгөөд түүнийг хайж олох гэж маш их шаналсан харагдсныг дуулгана. Үүнийг сонссон Живан шууд л давтарч эхэлдэг. Түүнийхээр бол өөр шиг нь ийм үзэсгэлэнтэй эмэгтэйд найз залуу байх нь гарцаагүй хэрэг байдаг. Өрөөнд байсан бусад эмэгтэйчүүд түүний найз залуу бараг л кино жүжигчин байна гэж андуурмаар, тийм царайлаг гэж магтснаар бүр ч их хүлээлт үүсгэж орхидог. Тэр мөчөөс эхлэн Живан түүнтэй уулзахаар тесэн ядан хүлээдэг. Учир нь тэр залуу л түүнийг хэн болохыг хэлж өгч чадах цорын ганц хүн байдаг. Өрөөнд хүн орж ирэх тоолонд түүний царай гэрэлтэнэ. Гэвч эхлээд орж ирсэн хүн нь хажуугийн эмэгтэйн ачхүү байж таарч түүний урмыг хугалдаг. Харин удалгүй эмч Тэха хэмээх залуухан боксчинтай хамт орж ирнэ. Живан түүнийг хармагцаал хүшиж орхидог. Бусад хүмүүсийн яриаг сонсоод тэр яг л кино одшиг залуу төсөөлж байсан болохоос биш, ийм сахалтай нөхрийг хүлээгээгүй хэрэг. Тэха өөрийгөө танилцуулан түүнийг таньж байгаа эсхийг асуух үед Живан шууд л үгүй гэж хариулна. Царайг нь харахад цаашид ч танихгүй хിവэр үлдэх нь дээр мэд санагддаг. Тэха түүний хажууд суугаад өнгөрсөн амьдралынхын тухай тайлбарлаж гарна. Залуугийн ярьж буйгаар бол Живан 33 настай. Тэврийн дэлгүүрт ажилладаг бөгөөд тэд 2 жилийн турш үерхэж аль хэдийнэ гэрлэлтэд батлуулахад бэлэн болсон байдаг. Гэвч Живан түүнд нэг ч секунд итгэхийг хүсдэггүй бөгөөд шууд л баримт шаарддаг. Ингэхэд Тэха тэдний нилээд эрт үед цугтаа ахуулсан нэгэн хуучин зургийг харуулдаг. Тэрээр бүсгүйг эмнэлгүүдээр цөхрөлтгүй хайж явахдаа уцаа гээчгсэн бөгөөд сүүлд ахуулсан бүх зургууд нь тэр утсан дээр байсан хэмээн тайлбарлана. Түүнчлэн Живаныг найзтайгаа уулзахаар явах замдаа осолд орсон гэж хэлдэг. Живан гэр бүлийнхэнд нь түүнийг амьд гэдгийг дуулгахын тулд холбоо барьж өгөхийг хүсдэг. Гэвч Тэха түүнийг хүүхдийн асрамжийн газарт өссөн тул ямар ч гэр бүлгүүд идхийг маш тайвнаар хэлнэ. Энэ нь Живаныг бүр ч ихээр гониглуулдаг. Тэрээр 33 нас хүртлээр амьдрахдаа эцэг ихгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, дотны найз нөхөд ч үгүй, бүр тогтсон ажил мэргэжилж үгүй гэдэгтээ огтхонч итгэж чаддаггүй. Тэрээр шууд л эмч рүү буцаж очиод зүгээр л гаднаас орж ирээд өөрийгөө найз залуу нь гэж хэлсэн хэн дуртай нэгэнд өвчтний хүлээлгэж өгдөг эсхийг лавна. Харин эмч Тэха тэдний харилцааг батлах хангалттай нотлох баримт авчирсан тул түүнд итгэсэн гэдгийг хэлдэг. Өөр сонголтгүй болсон тул Живан хувцас сольж түүнтэй ойр байснаар магадгүй ямар нэгэн дурсамж сэргэж магадгүй гэж найдан Тэхаг даган явхаар зөвшөөрдөг.
Тэгтэл Теха түүнийг Сөүл хотоос гаргаж нэгэн нам гүм хөдөө тосгон руу авч явхад бүсгүй маш их цочирдно. Живан Сөүлийн гудамжийг хүртэл санахгүй байгаагаа хэлж энэ бүхэн ямар ч утгагүй байгааг асуухад Теха тэд өмнө нь үнэхээр Сөүлд амьдарч байсан ч ердөө 2 сарын өмнө энэхүү тосгон руу нүүж ирсэн хэмээн тайлбарладаг. Тосгонд ирмэгцээ Живан энтхийн бараг бүх хүмүүс чихэр хийж амьдардаг болохыг анзаарна. Замд тааралцсан тосгоны 3 жимэгтэй Техаг таньж 2 сарын өмнө гэрлэхээр төлөвлөөд авч ирсэн найз бүсгүй нь энэ мөн эсхийг асуудаг. Тэдний энэ яриа Техагийн хэлсэн бүхнийг батлах боловч энэ нь Живаны уурыг усамл хүргэдэг бөгөөд учир нь тэр энэ сахалтай боксчин залууг өөрийнх нь найз залуу мөн гэдэгт одоо хүртэл итгэхийг хүсдэггүй. Теха Живаныг эмээгийнхээ дэлгүүрт дагуулж очих бөгөөд тэнд эмээ нь зүнэгрэх өвчтэй тул өөрөө ч юу ч санахгүй шахан босныг бүсгүй олж мэднэ. Үүний дараа тэрээр Живаныг тэдний хамтдаа амьдардаг байсан гэх байшинд авчирдаг. Тэднийг очих үед нэгэн нохой Живан руу яг л танихгүй хүн харсан мэт хуцаж эхэлнэ. Живан шууд л түүн рүү зааж "Энэ бол намайг энд хизээж амьдарч байгаагүйг батлах матлахоо" гэж хэлдэг. Харин Теха тэр нохоог тэднийх биш бөгөөд зүгээр л энд тэндгүү тэнүүжилж явдаг тосгоны нохтын л нэг гэдгийг маш энгийнээр тайлбарлана. Дотогш ормогч Живан улмал сэжиглэж эхэлдэг. Байшингийн доторхыг ажиллахдаа тэр Техагийн аимшигтай мэдрэмжгүй сонголтуудыг хараад мэл гайхна. Тэнд буй зүйлсээс ганцхан ч түүний өөрөө сонгомоор эд зүйлс шиг санагддаггүй. Тэр түүнээс тэд хэрхэн танилцаж дурлалцсан тухай тайлбарлаж өгөхийг шаарддаг. Техагийн ярьж буйгаар тэд анх ууланд тааралтахад Живан мэлхийнээс айж сандрах үед нь тэрээр түүнийг аварсан байдаг. Техагийн ярьж буйгаар бол Живан л эхлээд түүний араас гүйж хоргоосоор байгаад тэд үерхэж эхэлсэн байдаг. Үүнийг сонссон Живан шууд л яриаг нь тасалж түүнийг тоглож байна гэж хэлнэ. Учир нь хэн нэгнийхээ араас гүйсэн байлаач тэр нь Живан биш, харин Теха байх нь арцаагүй хэрэг байлаа. Тэрээр энэхүү утгагүй хайрын түүхээсээ болж зүрхний шигтээс тусгахнэ гэж хэлээд болохыг шаарддаг. Өтгөө Теха гэрээс гарч боксing бэлтгэлдээ явах бөгөөд тэнд түүний дотны найз дасгалжуулагч хүн түүнээс Живаныг авчиж чадсан эсхийг нь асууна. Теха тийм гэж хариулах боловч бүсгүй түүний хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй байгааг хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь хинч түүнд үннийг хэлж болохгүйг Теха сануулна. Учир нь бодит байдал Живаны төсөөлж байгаагаас ч илүү аюултай байдаг. Живан үнэндээ дэлгүүрт ажилдаггүй бөгөөд тэр бол прокурор хүн. Ой санамжаа алдахаасаа өмнө тэрээр Техагийн харьяалагддаг гэмт бүлэглэлийн эсрэг матлах баримт цуглуулахаар нууцаар ажиллаж байсан байдаг. Ажиллагааны үеэр тэрээр гэмт хэрэгтнүүдийн яриаг нууцаар бичиж авсан бөгөөд тэд үүнийг мэдмэгцээ бичлэг хийсэн цагийг нь шаардаж оронд нь мөнгө өгөхийг санал болгодог. Гэвч Живан тэдний бохир мөнгөөр өөрийг нь худалдаж авч чадахгүй гээд эрс татгалздаг. Түүнийг явах гэж оролдох үед бүлэлсийнхэн машин руу дайрч эвдэн сүйтгэсэн бөгөөд Живан арайхийн зүхтэж ам гардаг. Хамгийн гайхмаар нь Техач мөн энэ бүлэлдэлд ажилтдаг байсан хэрэг. Тэрээр энэ амьдралаа орхихыг хүсэж аль хэдийнэ ажлаас гарах өргөдлөө өгсөн ч бос нь ганцхан нөхцөлтэйгээр зөвшөөрдөг. Теха хамгийн сүүлийн даалгавар болгож тэдний эсрэг нотлох баримт нууцаар бичиж байгууллагыг нь устгахыг оролдож буй эмэгтэй прокурорыг устгах тушаал авдаг. Теха прокурорыг хэн болохыг ч асуулгүйгээр тушаалыг хүлээж авсан бөгөөд энэ л түүний хамгийн сүүлийн ажил байх болно гэж итгэж байдаг. Тэрээр хүмүүсээ явуулж прокурорыг хулгайлж зодуулдаг. Гэвч Теха олзлогдсон прокурортой уулзахаар очих үедээ шууд л хүшиж ахина. Учир нь тэр эмэгтэй нь хүүхэд наснаасаа л мэдэх живэн байж таардаг. Түүний хэн болохыг таньсан тэр мөчид бүх зүйл өөрчлөгдөнө. Теха түүнийг өөрөө аврахаар шийдэж хун руу залгаж тусламж гуйдаг. Тэд Живаныг машинтай нь хүн амтангүй газар аваачиж өөр нэг машин дэлбэлэн яг л Живан дотор нь байсан мэтээр бичлэг хийж өгөхлийг нь жүжиглдэг. Теха бичлэгийг даалгавраа биелүүлсэн нотлогоо болгон босс руугаа явуулна. Үүний дараа Теха эмнэлэгт байх хугацаанд нь Живаныг нууцаар хамгаалж байдаг. Түүнийг амьд үлдсэн дэх мэдээлэл тарахаас өмнө эрх баригчид хэн болохыг нь тогтоож чадахгүй болохын тулд хурууны хээг нь зориудаар гэмтээдэг. Дараа нь тэрээр хунтай нийлж хуурамч найз залуугийн түүх зохиож ой санамж нь сэргэх хүртэл тосгонд нууцлахаар төлөвлөсөн байдаг.
Хожим нь Теха гэртээ буцаж ирэхэд Живан түүнийг хүлээж байх бөгөөд маш с ิจ гтэйгээр ширтэж байдаг. Залуу сандарч ой санамж нь эргээд ирсэн эсхийг асууна. Живан үгүй дэх боловч түүнээс ч илүү чухал зүйл олж мэдснээ хэлдэг. Тэр мэлхийнээс огтхонч айдаггүй байх нь тэр. Теха тэдний хайр дурлал Живаныг мэлхийнээс айж байхад нь аварснаар эхэлсэн гэж ярьсан тул түүний түүх маш с ิจ гтэй болж таардаг. Теха үнэхээр л тийм зүйл болсон хэмээн зөрүүдлэх бөгөөд итгэх хэсэг нь түүний дур гэж хэлдэг. Дараа нь Теха юу болсныг хунд ярахад хун инээж Живанд түүнд итгэхгүй байх бүх шалтгаан байгаа бөгөөд ярьсан түүх нь яг л хүүхэд зохиосон мэд сонсогдож байна гэдэг. Хун түүнд хэрв хайрын түүх зохиох гэж байгаа бол ядаж л үнэмшилтэй босгох хэрэгтэйг сануулдаг. Үүний дараа хун Техагаас илүү ноцтой асуулт асууна. Тэр яагаад бүхэл бүтэн гэмт бүлэглэлийн эсрэг Живаны төлөө амь насаараа дэнчин тавина вэ? Теха эцэст нь хуны бодож байгаагаас ч хамаагүй гүн гүнзгий түүхтэй гэдгээ тайлбарладаг. Тэднийг залуу байхад Теха боксын чухал медалаа алга болгосон бөгөөд түүнийг нь олж буцааж өгсөн хүн нь Живан байсан юм. Дараа нь 8 жилийн өмнө хувь тавьсан тэднийг дахин уулзуулсан байдаг. Теха бүлэглэлийн бас нэгэн даалгаврыг биелүүлснийхээ дараа хүмүүсээ уух юм ахуулахаар явуулчаад ганцаараа алхаж байжээ. Энэ үед Живан хідэн дээрэмчид түүнийг ганцаараа байгааг далимдуулан дайрах гэж байгааг анзаардаг. Түүний зүгээр л аюулд орсон эндийн хүн гэж бодсон бүсгүй шууд л бундуур нь орж мотоцикл унаж товлоомон буу барин баггүй үүмэн дэгдээж дээрэмчдийг төөрөгдүүлэн Техаг аварч зүгтдэг. Аюулаас мултарсны дараа Живан түүнд энэ хаваар аюултай дээрэмчид их байдаг тул болгоомжтой байхыг сануулдаг. Тэгтэл асуудал нь мотоциклийн түш бараг дуусаж байсан бөгөөд Техаг аварсныхаа дараа Живан бензин олохын тулд өглөө болтол түүнтэй хамт байхаас өөр аргагүйд хүрдэг. Шөнийн турш бүсгүй түүний гарын шарахыг боож өгөн өөрийнхөө амьдралын талаар эцэс төгсгөлгүй ярьж эхэлнэ. Тэрээр хүүхдийн асамжийн газар төгссөн ч ээж нь түүнд ийм сайхан нэр хайрласан болохоор өөрт нь маш их хайртай байсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Түүнчлэн Живан хуулийн чиглэлээр суралцж байгаа бөгөөд хизээ нэгэн цагт улсын прокурор болохыг мөрөөддгөө ярьж өгсөн байдаг. Тухайн өдөр Живаны төрсөн өдөр таарсан тул тэрээр дурсгал болгон үлдээхээр Техагаас хамтдаа зураг авахулахыг хүссэн байна. Энэ бол Техагийн сүүлд эмнэлэгт байхад нь түүнд харуулдад яг тэр зураг байдаг. Живан бараг л шүнжэнгөө өөрийнхөө тухай ярьж амьдралынхаа бүхий л нарийн ширийн зүйлсийг Техад хуучилдаг. Эцэст нь нар мандах үед Теха түүнд аварсанд нь талархаж хэрв тэд дахин хизээ нэгэн цагт тааралбал ачийг нь заавал хариулна гэж амладаг. Олон жилийн дараа хувь тавилан тэднийг дахин уулзуулсан бөгөөд Теха эцэст нь тэрхүү амлалтаа биелүүлж байгаа нь энэ байжээ. Хун хүртэл хувь тавилан яагаад энэ хоёр хүнийг ингэтлээ холбох гээд байгааг огтхонч ойлгож чаддаггүй. Хожим нь Теха Живаны байрлаж буй гэрт ирж түүнийг хамтдаа өглөөний цай уухыг урьдэрч бүсгүй татгалзана. Учир нь тэр одоо хүртэл түүнийг жинхэнэ найз залуу нь гэдэгт итгэхгүй хэвээр байдаг. Бүр дотроо өөрийгөө хялагдсан байж магадгүй гэж хүртэл санаа зовж байв. Теха түүнийг хүчилдэггүй. Оронд нь тэрээр мөнгө үлдээгээд хэрвээ түүнтэй хамт хооллоход үнэхээр итгэл төрөхгүй байгаа бол өөрөө хоол худалдаж аваарай гэж хэлдэг. Дараа нь тэр чухал ажилдаа явах хэрэгтэй болсон тул түүнийг цор ганцаар нь үлдээж чадахгүй гэдгээ тайлбарлана. Тиймээс өөрийгөө бүлэглэлийн төв рүү явах хойгоор хуны эхнэрийг түүнтэй хамт байлгахаар зохицуулдаг. Тэнд очмогцоо Теха өөрийн бүх тоног төхөөрөмж зэвсгээ аль бие ёсоор хүлээлгэн мөгч одоо байгууллагыг орхиж бокс руугаа буцаж байгаагаа мэдэгддэг. Энэ үед прокурорын газарт ажилладаг Живаны хамт олон түүний талаар ямар ч сураг сонсолгүй 3-7 хоног өнгөрсөн тул улам бүр санаа зовж эхэлнэ. Тэд түүнийг маш аюултай гэмт бүлэглэлийг мөрдөж байсныг мэдэх тул ийхүү алга болсонд нь хамгийн муугаар бодож айж имэж байв. Өөрийгөө прокурор гэдгийг ч мэдэхгүй байгаа Живан энэ хооронд хуны эхнэртэй уулзаа олгохтож нилээ зовдог. Хуны эхнэр тэднийг маш дотны найзууд байсан гэж байнга зүтгэх боловч Живан түүнд огтхонч итгэдэггүй. Эцэст нь Живан хурууны хэн идэрхийг хүлээх зураа биеийн байдлаа хянуулахын тулд өөрийг нь сэтгэл мэдрэлийн эмчит дагуулж явахыг түүнээс хүсдэг. Хуны эхнэр Живаныг хэдэн жилийн өмнө аль хэдийнэ эвдэрч зогсох ёстой байсан юм шиг харагдах хуучны машинд суусан эмнэлэг рүү явна.
Гэтэл замд гинт дугуй нь хагарчхаж хүний эхнэр машинаа засуулахаар явахдаа Живаныг замын хажуу зогсоосоор үлдээг. Удалгүй бороо орж ихэсэн тул Живан норохгүй тулд шүхэр худалдаж авна. Алхаж явахдаа тэрээр яг нөгөө эмзэг рүү явж таарсан нэгэн залуутай тааралддаг. Тэр залуу өөрөө шүхэр хөдөлж авахыг хүсэхгүй байгаа тул түүний шүхэр дор хамт алхаж болох эсхийг асууна. Зүгээр л хүнд тусалъя гэж бодоод зөвшөөрсөн хэдий ч удалгүй тэрхүү сайхан сэтгэлдээ харамсаж эхэлдэг. Хажуугаар нь машин өнгөрөхдөө тэдэн рүү ус цацах тэр мөчид нөгөө залуу Живаныг урдаа бамбай болгон ашиглаж өөрөө огтхонч нарахгүй үлдэж харин бүсгүйг шалбан оргиж орхидог. Уурандаа шатсан Живан хүн амьтан цуглуулан хаширхаас өмнө холдож үзхийг түүнд анхааруулна. Гэвч Живаныг эмнэлэгт очих үед түүнийг маш таагүй гинтийн бэлэг хүлээж байлаа. Замд таарлцсан нөгөөх ядаргаатай танихгүй ирнэ. Яг үнэндээ түүний үзүүлгээр ирсэн сэтгэл мэдрэлийн эмчэнд байж таардаг. Живан ой санамжаа алдаж сэрснээсээ хойш болсон бүх зүйлийг тайлбарлах боловч эмч түүнийг ямар ч бичиг баримтгүйгээс гадна хэн болохоо баталж чадахгүй байгаа тул албан ёсоор эмчилгээс татгалздаг. Живан өөрийгөө хулгайлагдсан байж болзошгүйг хэрв түүнийг үл тоомсорлол гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэгт орж магадгүйг хатуу сануулах бололж энэ нь түүний бодлыг өөрчилж чаддаггүй. Эмч түүнд зохих ёсоор туслахаас өмнө хэн болохыг нь хүндлэнгөөс баталж чадах ядаж ганц хүн хэрэгтэй гэдгийг хэлдэг. Энэ хооронд Живаны хамт олон түүнийг эмнэлгүүдээр хайсаар л байдаг. Эцэст нь тэдний нэг нь ойролцоох нэгэн эмнэлэгт түүний гадаад төрхтэй яг тохирох хэн болох нь тодорхойгүй эмэгтэй саяхан хүргэгдэн ирснийг олж мэднэ. Тэрээр яаран очмогц Живантай нэг өрөөнд байсан эмэгтэй түүнийг үнэхээр тэнд байсан гэдгийг баталдаг. Харамсалтай нь Живан өөрийгөө найз залуу гэж танилцуулсан нэгэн залууг дагаад аль хэдийнэ гараад явчихсан байв. Нөгөөх эмэгтэй тэр залуугийн хувцлалтаас нь боксчин гэдгийг нь тод санаж байсан бөгөөд Живаны ажлынхан энэхүү шин сэжүүрийн араас мөшгөж эхэлнэ. Энэ үед Живан хүний эхнэртэй хамт нэгэн үзмөрч дээр очих бөгөөд мартагдсан өнгөрсөн амьдралынхан талаар ямар нэгэн зүйл хэлээд өгөх болов хэмээн горьддог. Гэвч Живан тэрхүү үзмөрч эмэгтэйг зүгээр л худлаа зохиож ярьж байгааг маш хурдан анзаарч мөнгө төлөхөөс татгалзана. Тэдний маргааны үеэр Живан санамсаргүйгээр үзмөрчийн нэг баримлыг хагалж орхидог. Эмэгтэй шууд л хохирлоо барагдуулахыг шаардах бөгөөд яг энэ нэгзэгтэй үед Тэха гарч ирнэ асуудлыг зохицуулна. Тэрээр хохирлыг түлхүү амлаад Живаныг дагуулan явдаг. Гэртээ харих замд Живаны гутал гинт урагдчихсан тэр. Тэха түүнийг гадаа суулгаж үлдээгээд шинэ гутал худалдаж авахар явдаг. Маш их ядарсан Живан тэрхүү суугаагаараа унтаад өгөх бөгөөд зүүдэндээ нэгэн аимшигтай дурсамжийг харна. Хэн нэгэн түүнийг тамлан зовоож хурууны хээг нь зориудаар түлж байгааг хардаг. Тэха мөрөнд нь хүрэх үед тэрээр маш их айдас давтан цочиж сэрнэ. Ухаан санаанд дэнсэлсэн Живан өөрийгөө огтхонч аюулгүй байгаа мэт мэдрэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь тэр одоо ч Тэхагаас айж байсан бөгөөд дотоод сэтгэлдээ түүний жинхэнэ найз залуу гэдэгт итгэж чадахгүй л байв. Тэха маш намуухнаар түүнд өөрт нь итгэх шалтгаан өгнө гэдгээ хэлээд ойртож очиод түүнийг үнснэ. Дараа нь тэр өвдөглөн сууж бүсгүй шинэ гутлыг нь өмсгөж өгөөд тэдний хайрын түүхийн бас нэгэн хэсгээс хуваалцаж эхэлнэ. Тэрээр Живаныг анх харсан мөчөөсөө л сайн болсон ч дараа нь дахиж олж уулзаж чадаагүй дээ. Мөн утасны дугаарыг нь авалгүй явуулсандаа үргэлж харамсаж явдаг байснаа ярьдаг. Огт санахгүй байгаа харилцааг нь хүчээр сануулах гэж оролдохын оронд Тэха одоохондоо өнгөрснийг мартаж зүгээр л бүхнийг эхнээс нь шинээр эхлүүлэхийг санал болгодог. Түүний хэлсэн эдгээр үгс эцэст нь Живаны зүрхийг зөөлрүүлнэ. Гэртээ буцаж ирээд Тэха түүнд хоол хийж өгөн хажууд нь хамт хоололдог. Анх удаага Живан түүний хажууд чин сэтгэлээсээ тайван тухтай байгаагаа мэдэрч эхэлнэ. Тэр шөндөө бүсгүй түүний талаар бодхоо болж огтхонч чаддаггүй. Дараагийн өдөр нь Тэха ой санамжаа сэргээхэд нь тусалж чадах эмч рүү түүнийг дагуулж явна гэдгээ хэлдэг. Живан үүнд маш их гайхдаг. Учир нь тэр Тэхаг өөрийнх нь дурсамжийг тэр чигтээ булаатай чигтээ үлдээсэ гэж хүсдэг байх гэж сэжилж эхэлсэн байв. Эмнэлэг дээр очмогцоо тэрээр Тэха болон өнөөх сэтгэл мэдрэлийн эмч хоёрыг сургуулийн найзууд байсныг олж мэднэ. Живаны биеийн байдлын талаар ярилцсны дараа тэд 7 хоногт 2 удаа эмчилгээнд хамрагтахаар тохиролцож хэд хэдэн зураг авалт шинжилгээнүүдээр хэлэхээр болдог. Живан гарах гэж байгаад санамсаргүйгээр хаалганд хөлийнхөө чигчий хурууг цохиод авдаг. Тэха тэр даруй гүйж очоод түүнийг өргөхийг оролдох боловч бүсгүй түүнийг зогсоож хөлөө тэр чигт нь тариулаагүй. Зүгээр л хуруугаа цогсон төдий гэдгээ
сануулдаг. Үүний дараа Теха түүнийг дэлгүүр хийсвэлгээр дагуулж явна. Учир нь түүний өмсөж байсан хувцснуудыг хүний эхнэр сонгож өгсөн бөгөөд тэдгээр нь Живаны жинхэнэ хэв маягаас тис өөр байв. Живан маш баяртайгаар хувцсны дэлгүүрийг өөрийнхөө хувийн загварын шоу болгон хуургаж, нэг хувцс тайлж, өөр нэгийг өмсөж гангалах бөгөөд энэ үед Теха түүнээс нүдээж салгаж чаддаггүй. Дараа нь бүсгүй нүүр бодитын хэрэгсэл худалдаж аван гадаад ертөнцтэй холбогдохын тулд өөрт нь гар утас авч өгөхийг Техагаас ятгаж дүнгэнэ. Хожим нь тэд эмээгийн очих бөгөөд Живан шинэ агсан нүүр бодитын хэрэгслээрээ эмээг баяртайгаар будаж өгдөг. Бүгд энэ мөчөөс таашаал авах ба ялангуяа Живан өөрийнх нь гэр бүл болон тосгоны амьдралд аажмаар дасаж байгааг харсан Теха маш ихээр тайвширдаг. Гэвч өөр нэгэн газар нөхцөл байдал улам бүр аюултай болж байлаа. Живаныг алга босонд холбоотой нэгэн эр түүнийг үргэлжлүүлэн хайсныхаа төлөө хэрцгийгээр зодуулна. Бүлэглэгийн толгойлогч түүнийг бараг л алах шахах боловч нөгөө эр маш чухал зүйлийг дэлгэдэг. Живаны цагаараа хийсэн бичлэг нь түүний цуглуулсан цорын ганц нотлох баримт биш байсан бөгөөд өөр нэг зүйл байгааг. Гэхдээ өөрөө түүнийг нь олоогүй байгаагаа хэлнэ. Тэрхүү алдагдсан нотлох баримт хожим нь чухал хэрэгтэй болж магадгүй тул бүлэглэлийн толгойлогч түүнийг амьд үлдээдэг. Аюул ойртож байгааг огтхонч гадарлаагүй өдрүүдийг Техатай хамт толгоноор зугаалж, өөрийнхөө дурсамжийг сэргээж болох бүхий л зүйлийг цөхрөлтгүй оролдож өнгөрөөдөг. Теха түүнд урд нь гэл зураг авах маш их дуртай байсныг нь хэлнэ. Тиймээс байнга зураг дарж эхэлдэг. Тосгоны авгай нар хосуудыг холоос ажиглан тэдний харилцаа улам дотносож байгаа талаар хов бадсаар л байв. Эцэст нь Техад хандан хэрвээ тэд хоол идэхийг хүсэж л байгаа бол хэн нэг нь мөнгө олох хэрэгтэйгээд түүнийг ажилдаа буцаж орохыг шаарддаг. Гэртээ ганцаараа үлдсэн тэрээр зурагтын сувг солих суудал нэгэн яргаа захстай хоолны сурталчилгааг олж харна. Сонирч зандаа хөтлөгдсөн тэрээр шинэ утсаараа нөгөө рестораныг хайж байгаад тэнд эмэгтэй найзтайгаа хамт ахуулсан өөрийнхөө хуучин зургуудыг санамсаргүйгээр олж хардаг. Тэр даруй ямар нэгэн хачин зүйл байгааг анзаарна. Тэр зургууд дээр тэрээр маш үнэтэй хувцас өмсөж, алмаазан бөгж зүүсэн байв. Гэтэл эдгээр зүйлсийн аль нь ч Техагийн гэрт байдаггүй шүү дээ. Асуултынхаа хариуг олохоор Техагийн боксийн заал руу яаран очдог. Гэвч түүн дээр очихоосоо өмнө нэгэн эмэгтэй Техагийн өнгөрсөн дэх гэмт хэргийнхэн талаар ууртайгаар нүур рүү нь хэлж байгааг сэмхэн сонсчихно тэр. Тэр эмэгтэй түүнийг гэмт хэрэгтэн дээрэмчин гэдгийг нь хэлээд авьяаслаг хүүгээс нь хол байхыг анхааруулж хүүгээ түн шиг хүн болгохыг хүсэхгүй байгаагаа хашаачдаг. Үүнийг сонссон Живан шууд л хүшиж олхино. Түүний тамсан зовоож байсан тэрхүү аимшигт дурсамж гинтэн толгойд нь зурсын орж ирдэг. Одоо хүртэл тэр үүнийг зүгээр л нэг хар дарсан зүүд байх гэж боддог байв. Гэвч Техаг гэмт хэрэгтнүүдтэй үнэхээр холбоотой байсныг мэдснийхаа дараа тэрээр саяны харсан зүйлсээ бодит дурсамж байсан эсгэд эргэлдэж эхэлнэ. Маш ихээр айж цочирдсан тэрээр Теха ямар нэгэн зүйл пайлбарлаж амжихаас нь өмнө зүгтах шахам яваад өгдөг. За эхний хэсэг маань энэ хүрээд дууслаа. Дараагийн хэсгийг үзхийг хүсвэл комент бичиж суугтаа subscribe хийгээрэй.